Сайн байна уу guys? Jiji108 YouTube channel тамирал. Өнөөдрийн видеод нэлээд том, маш дэлгэрэнгүй байх учраас тавтаа суугаад үзээрэй. Би Night Club-ийн талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно. Энэ бичлэгт орлого олох аргаас эхлээд карьерийн шанал хүртэл бүх зүйлүүдийг задлан ярьж, онцлог нууц боломжуудыг тайлбарлана шүү. Та шөнийн клубээс хамгийн их ашиг гаргаж, цагаа дэмий өрөхгүй байх тухай бүх мэдээлэл өгөх болно. Хэрэв асуулт эсвэл өөрийн зөвлөгөө байгаа бол коммент дээр бичээрэй. За бичлэг рүү орохоос өмнө манай пэйжийн тухай ихтэй сэдв сонсчод эхэлцгээе. Штат онлайн тоглолт туртаж шинэ машин үйл хөдлөл авах гэтэл мөнгө хөрөхгүй байна уу? Тэгвэл манай пэйж ороод үзээрэй. Манай бүх төрлийн консол, PC үйлдвэрүүд дээр хямд хурдан чанартай бустийг санал болгож байна шүү. Өдөржин гэрийн сууж байснаас манайхаас хямдхан буст аваад хүссэн бүхтээ аваарай. Хэрэгтэй бүх линкүүд description-д байгаа шүү. За, хамгийн чухал зүйлээс эхлэе. Шөнийн клуб худалдаа авах. Клуб авахын тулд Mezbank Foreclosure сайт руу орж, газрын зураг дээрээс тохиромжтой байрлалыг сонгоно. Би клубээ заавал Лос-Антос хот дотор аль болох хотын төвд эсвэл хурдны замын ойролцоо авахыг зөвлөж байна. Ингэснээр даалгаврууд илүү хурдан, илүү тухтай гүйцэгдэнэ. Ялангуяа цэгүүдийн хооронд шуурга шилжих шаардлагатай үед. Мөн нэг сонирхолтой зүйлийг анхаараарай. Читата премиум эдишн дээр Illusion Island-ийн Night Club нь үнэгүй байдаг шүү. Энэ PC-ийн Legacy болон консольтой хуучин хөлбөрүүдээр байдаг. Харин Enhanced болон консольтой шинэ хөлбөрүүд дээр анх эхлэхдээ клубын эзэн болохыг сонгоод үнэгүй клубтэй эхэлж болно. Хэрэв ийм читата хаанаас авах мэдэхгүй байгаа бол манайхаас авч болно шүү. Хэрэв та эхэндээ мөнгө зарцуулах хүсэхгүй байвал энэ бол маш сайн эхлэл болно. Одоо шөнийн клубын апгрейдүүд рүү оръё. Дараалал нь эхлэе. Гэрэлтүүлгийн хэв маяг, нэр, бүжигчд болон хуурай мөс эдгээрийн зүгээр гоёлын сайжруулалтууд бөгөөд орлого болон тоглоомын явц явахт нөлөөлөхгүй. Хүсвэл авч болно. Гэхдээ хэрэв та шинхэн тоглож бол эхэндээ гадаад үзэмжид мөнгө зарцуулах хэрэггүй шүү. Гэхдээ хамгийн чухал зүйл бол агуулгах юм. Энэ бол үнэхээр хэрэгтэй апгрейд. Агуулгын нэмэлт 4 давхар хүртэл өргөдөж багтаамжийг нэмэгдүүлж өгнө. Агуулга том байх тусам илүү их бараа хадгалж чадна. Улмаар бордуулах үед илүү их ашиг олно. Мөн гаражийг 3 нэмэлт давхар хүртэл нэмж болно. Давхар бүрт 10 машин багтана. Гэтэ нэгдүгээр давхар нь үргэлж бараа хүрэх техник зориулагдсан байдаг шүү. Гараж нь агуулгах шиг заавал шаардлагатай биш. Хэрэв танд хувийн тээврийн эрсдэл сададлах шаардлага байвал аваарай. Хэрэв та террор байд худалдаж авбал түүн зориулагдсан тусгай давхар нэмэгдэнэ. Харамсалтай нь тэр давхарыг өөр машинд ашиглах боломжгүй шүү. Мөн нэг чухал нюанс байгаа шүү. Хэрэв та байрлалаас сольж өөр клуб авбал өмнө авсан бүх апгрейдууд хадгалагдаж шинэ клуб шилжнэ. Гэтэ хуучин клубыг зарахад зөвхөн 50% үнийг буцаан авна. Тиймээс баг зэрэг алтлах гарнаа. За, ингээд өгнөл агуулгыг дээд хэмжээнд апгрейд хийж бусдыг боломж болон хүсэлтэд тохируулж авнаа. За одоо клубын хэрхэн удирдах талаар дэлгэрэнгүй ярив. Бүх удирдлага таны офис дахь компьютероор хийгднэ. Нүүр үзэнд агуулгуудад хуримтлагдсан барааны хэмжээг шууд харна. Дээд хэсэгт клубын popularity хэмжүүр харагдана. Мөн дараах мэдээлүүд харагдана шүү. Хэдэн ажил гүйцэтгэсэн, басын орлогоос хэд болсон, агуулгаас хэдэн бараа зарсан, клубын нийт орлого. Өөрөөр хэлбэл бизнесээс ахуйгийн бүх мэдээллийг эндээс хянах боломжтой. За дараагийн хэсэг бол клуб менежмент. Энд та клубыг сурталчилж, popularity нэмэгдүүлж болно. Дээд талын хэмжүүр сурчлагаас шууд хамаарна шүү. Мөн дараах мэдээлэл харагдана. Зочдын тоо, NPC зочдын төвшин, өдрийн орлого, сейвтэх мөнгө, алтартуудны эрэлт. Үүндээ хамгийн чухал нь popularity боловч бусад мэдээлэл нь клубын ажиллагааны ерөнхий ойлголтыг өгдөг шүү. За дараагийн спот Resident DJ гүрж болно. Анхны үл нь $100,000 бөгөөд popularity максимум болгоно. DJ өөрөө очиж авчих шаардлагатай. Амархан 5-10 минутын даалгаврууд байдаг шүү. Дараагийн үрлүүд нь болохоор $10,000 бөгөөд ямар ч даалгаваргүй DJ-г солих болон popularity 5-10% нэмэгддэг шүү. За одоо би DJ болгоныг өргөх даалгавруудыг харуулъя. Нэгдийнх нь Tale of Us. Tale of Us-ыг авахын тулд бид эхлээд Enus Stafford гэдэг машиныг хулгайлах хэрэгтэй. Хэрэв тань тийм машин байгаа бол өөрийнхөө машиныг ашиглаж болдоггүй шүү. Хэрэв начиг оператортай явсан бол замаараа хурдан машин олоод машин зөөгч хөөж болно. Эсвэл шууд өөрийнхөө хурдан машиныг дуудаарай. За машин хүрэгчийг хөөчөөд ард нь байгаа бэлэгчүүдийг буудаж унгаагаад хажуу талаудаар нь байгаа бэлэгчүүдийг буудаж унгаах хэрэгтэй. За, сүүлчийн бэлэгчийг буудангууд Stafford-ын дээрээс уннаа. Stafford-оо авчаад Лос-Антосын нисэх буудлын руу очиж Tale of Us-уудыг авах хэрэгтэй. За, DJ-үүдээ авчаад өөрийнхөө Night Club руу хөргөж өгөхөд даалгавар нь дууснаа. За, дараагийн DJ бол Dixon. Dixon-ыг авахын тулд клубынхаа машиныг суугаад Richmond хотел руу явах хэрэгтэй. Richmond хотел дэрэнгүүд David English гарч ирээд цүнхийн алдчлаа гэж хэлнэ. Тэгт зур хулгайч нь яг хотелээс гарч таарад та хэд хулгайч нарыг барьж унгаах хэрэгтэй.
Би уулгаач дээр клубын машин дээр хөөс нь маш том алдаа болсон. Та хэд маань өөрийнхөө хурдан машиныг дуудаарай. За хөөж алчаад очиж сүнхийг авчаад буцаад клубынхаа машин суугаад X1-ийг аваад клуб дээр хөрөж өгснөөр даалгавар нь дууснаа. За сүүлчийн DJ нь бол Madonna гэгч DJ байгаа. Madonna цагдаад баригдаад цагдаагийн машин дотор сууж байгаа. Аврахын тулд клубынхаа машинд суугаад Higgins Helitor байдаг нэстэг тэргийн талбай дээр очиод Cargo Bob авнаа. Cargo Bob авчаад Madonna-гийн байгаа газар очихоор цагдаагийн машин байгаа. Тэрийг нь Cargo Bob-оор дээрээс нь аваад цагдаагаас сухтах хэрэгтэй. Цагдаагийн одууд нь алга болохоор буцаад нэстэг талбай дээр очиод Madonna-гийн машиныг буулганаа. За Madonna яаж цагдааг унгааж байгаа харчаад клубынхаа машиндаа суугаад клубдаа хөрөж өгснөөр даалгавар нь дууснаа. За бүгд DJ-үүдээ авцсан. Одоо дараагийн хэсэг болох Warehouse Management руу орцгоё. Энэ хэсэг таны гол зүйлүүдийг явуулах болно. Эхэнтэй нэг техникч нээлттэй байдаг, харин нэмээд дөрийг авч болно. Та нар одоо тэд нар нь ямар үнэтэй байдгийг харж болно шүү. Нийтдээ $878,000 болно. Хэрэв Night Club авч байгаа бол техникчдээ заавал авах хэрэгтэй. Бүх техникч адилхан ажилладаг бөгөөд нэгэн зэрэг зөвхөн нэг бараан дээр ажиллана. Та тэдний хүссэн үедээ үнгүү дахин хуваарлж болно шүү. Гэтэ үүндээ 7 төрлийн бараанаас зөвхөн 5 бодит ашиг авчдаг болохоор үлцэн 2 бараа нь баг хэрэггүй байдаг шүү. За дараагийн хэсэг бол бараа борлуулах хэсэг. Та хэсэгчлэн эсвэл бүтээр нь бараануудаа зарж болно. Мөн тусгай захиалгууд гүйцэтгэж болно. Энэ хэсгийн тухай удахгүй ярилцах болно. Тийм болохоор шууд сүүлчийн хэсэг рүү орцгоё. Сүүлчийн хэсэгт upgrades. 3 upgrade байгаа. Equipment нь үйлдвэрлэлийг хурдсгана, staff нь popularity-г бууралтыг удаашруулна, security нь raid-ийн магадлалыг бууруулдаг шүү. Raid нь ховор тохиолддог. Надад лав нэг шудаа тохиолж байгаагүй тул агуулгын нэмэлт авахар авах уу эсвэл security авах уу гэвэл эхлээд агуулгыг upgrade хийгээд дараа нь security хамгийн сүүлд нь юу авахыг бол зүйлж байгаа шүү. Ерөнхийдөө клубын үйлдвэрлэл нь амархан. Та popularity, үйлдвэрлэл, ажилтан, хамгаалтыг хянаж хамгийн их ашиг авах төлхөөр нь апгрейд болон нөөцийг зөв хуваарлах явдал юм. Одоо зарлалын тухай ярьцгаая. Дундаж үнэтэй клуб авч бүх агуулгыг авахар, бүх техникч, бүх апгрейдүүдийг авбал ойролцоогоор $7 сая шаардлагатай. Хүргэлтийн машины үнийг орохгүй тооцвол. Хэрэв хүргэлтийн техникийг апгрейдгүй авбал нэмээд $500,000, хэрэв бүрэн апгрейд хийвэл нэмээд $1.5 сая, нийтдээ $8 сая хэрэгтэй шүү. Мөн түвшлэн агуулга ажилуулах шаардлагатай бусад бизнесүүдийн зардал ороогүй шүү. Хэрэв тэднийг оруулбал ойролцоогоор $20 сая хэрэгтэй болно. Тиймээс олон хүн шөнийн клубыг шинэ тоглогчдод сайн бизнес гэдэг ч би бол бүх бизнесүүдэд аваад сайжруулсан тоглогчдод санд болгоно. Гэтэ дөнгөж эхэлж байгаа тоглогч нарт бол Night Club-ын тоглоомын хамгийн сайн пассив орлого болдог болохоор та хэд маань өөрсдөө яахан шийдээрэй. Гэтэ жинхэнэ ашиг авахын тулд их хэмжээний эхний хөрөнгө шаардлагатай. Бүх юмудаа авсан юу ч ихгүй мөнгө олохыг хүсдэг тоглогчдод баг хамгийн тохиромжтой бизнес болно. За одоо шөнийн клубын агуулгах хэрхэн ажилтгийг илүү дэлгэн рүү авч үзье. Өмнө хэлсэнчлэн энэ техникчид ажилтдаг бөгөөд та хамгийн ихдээ 5 хүнийг хөслөх боломжтой. Нийт 7 төрлийн бүтээгдэхүүн байдаг. Гэхдээ тэдгээрийн 2 нь бараг ашиггүй шүү. Тиймээс бодитоор ашиг авчдаг 5 төрлийн бүтээгдэхүүн дээр төвлөрнө. Шөнийн клубын хууль ёсны бизнес гэж тооцдог тул таны бүтээгдэхүүн зохих хууль ёсны нэршилтэй байдаг шүү. Тэд нарыг үйлдвэрлэхийн тулд тодорхой нэг бизнес шаардлагатай. Жишээл Өмнөд Америкийн импорт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхийн тулд мотоклубээр дамжуулан худалдаж авдаг кокаины агуулгах хэрэгтэй. Харин онцгой эмийн бүтээгдэхүүнүүдийг мет лаборатори шаардлагатай гэх мэт. Шаардлагатай бүх бизнес бодлон тэдгээрийн нэршлиг та одоо дэлгэцээрээ харж байна. Ерөнхийдөө энэ төвөгтэй зүйл байхгүй. Техникчид бараа үйлдвэрлэхийн тулд та зөвхөн шаардлагатай бизнесийн эзэн байх хэрэгтэй. Чухал нь тухайн бизнес төр зогсохдоогүй байх ёстой шүү. Хэрэв та төр хугацаанд зогсоосон бол дахин ажиллах хэрэгтэй. Supply нөөц эсвэл тухайн бизнес сайжруулалт нь клубын агуулгахад ажилд явахд нөлөөлөхгүй. Одоо дэлгэцээр та клубын тоног төхөөрөмжийг апгрейд авсан нөхцөлд нэг цагт бүтээгдэхүүн бүрээс олох ашиг харж болно. Үүнээс дүгнэж хэлэхэд хамгийн ашиг багтаа нь хэвлэлийн бүтээгдэхүүн болон био бүтээгдэхүүнүүд юм. Тиймээс 5 техникч хөлсөний дараа тэдний үлдсэн 5 ашигтай чиглэлд хуваарлах хэрэгтэй. Энд нэг асуулт гарч магадгүй. Жишээл Өмнөд Америк импорт аль хэдийн дүүрсэн байхад ангийн хэрэгсэл хараахан дүүрээгүй бол яах вэ? Энэ тохиолдолд нэг техникийг өөр бүтээн рүү шилжүүлж болно. Эсвэл шууд бараагаар зарж эхлэх боломжтой шүү. Би бол 2 дахь хувилбарыг зөвлөж байна. Бусад агуулгах бүрэн дүүрээгүй байсан ч борлуулалтыг эхлүүлэх. Ингэсээр та үнэтэй бараа зогсоохгүй бөгөөд хамгийн ашигтайгаар борлуулнаа. Мөн дэлгэцээр та бүтээгдэхүүн бүрийн нэг нэгжийг хуримтлахад шаардлагатай хугацаа харж болно шүү. Бүтээгдэхүүнтэй байх тусам үйлдвэрлэх хугацаа урт байдаг шүү. Гэхдээ нэг цагийн ашиг илүү өндөр байдаг. Тиймээс техникчдийг зөв хуваарлж үйлдвэрлэлийн процессыг хянах нь таны шөнийн клубээс хамгийн их өгөөж авахд маш чухал шүү. Ерөнхийдөө шөнийн клубын агуулгахын талаар би бүгдийг нь тайлбарсан гэж бодож байна. Хэрэв та өөрт нэмэлт зүйл мэдэж байвал комментээр бичээрэй. Асуулт байвал бас чөлөөд асуугаарай. Одоо шөнийн клубын бараа борлуулалт руу айдмаар шилжиж, эхлээд тээврийн хэрэгслийн талаар ярья.
Борлуулалтад нийт 3 төрлийн машин ашиглагдана. Speedo Custom, Mule Custom болон Pounder Custom. Харамсалтай нь борлуулалт хийхдээ аль машинаар явахыг сонгож боломж болдгоо шүү. Энэ агуулгах барааны хэмжээнээс хамаарна. Миний бодлоор Speedo Custom бол борлуулалт хамгийн сайн тээврийн хэрэгсэл, жижиг фургон, нэлээд сайн урстай, удирдлага сайтай. Гэтэ үүнийг агуулгахад эр хүртэл хайрцаг байх үед л ашиглаж болно. Хэрэв бараа 90 хязгаас давбал Mule Custom ашиглагдана шүү. Үнийн хэлэд энэ 3 машинаас хамгийн тав тухгүй. Бараа хамгаалдаггүй зэвсэг сул, асар том, удаан, удирдлага муутай. Энэ нь 91-ээс 180 хязгаар хүртэл ашиглагдана. Эцэст нь Pounder Custom. Энэ агуулгах 180 хязгаас эхлэн бүрэн дүүр хүртэл ашиглагдана шүү. Хамгаалалт сайн, ийм том тээврийн хэрэгсэл тохирсон хурд болон удирдлагатай. Хэрэв танд туршлага байвал дээвэр дээр пуужингийн сүүлүүлтийг ашигласнаар онгоц, опрессор болон газрын тоглогчдоос бараг харагдахгүй шахан болно. Гэтэ үүнийг ашиглахын тулд агуулга дор хаяж тал хүртэл дүүрсэн байх ёстой. Энэ нэлээд их хэмжээ юм. Таны ойлсноор бүх ачааны машинуудыг сайжруулж хамгаалалт болон зэвсэг сөөлүүлж болно. Гэвч мөл хамгийн сул зэвсэгтэй тул нээлттэй сешн дээр борлуулах нь маш эрсдэлтэй. Харин Pounder нь пуужингийн сүүлүүлтийн ачаар сул талуудыг нөхөж борлуулалтыг илүү хялбар болгодог шүү. Ерөнхийдөө их аюулгүй үр ашигтай байхын тулд Speedo-г ашиглахыг зөвшөөрч байна. Харамсалтай нь хэрэв танд 150 хайрц байвал эхлээд 90-ийн Speedo-оор дараа нь дахиад 40-ийн Speedo-оор зарах боломжгүй байдаг шүү. Мөл байхгүй бол тоглоом борлуулалт эхлүүлэхийг зөвшөөрөхгүй. Харин мөл байвал систем автоматар түүгээр борлуулалтыг эхлүүлнэ. Одоо бараа борлуулалтын тухай ярив. 5 агуулгын аль нэг нь бүрэн дүүрмэс шууд зарж эхэлдэг гэж төсөөлөд үзье. Ингэснээр та цагт ойролцоогоор $62,000 орлого олно. Энэ пассив орлогын хувьд нэлээд сайн үзүүлэлт юм. Хэрэв хамгийн үнэтэй бүтээгдэхүүнийг бүрэн дүүргээд зарвал нэг удаагийн борлуулалтаар сая $680,000 ашиг олж болно. Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Борлуулалт бүрээс танд тооны 10% өгдөг шүү. Гэтэ түүний авдаг дэд хэмжээ нь $100,000-оор хязгаарлагддаг шүү. Жишээлбэл хэрэв та $1.5 сая бараа зарвал $150,000 биш, ердөө $100,000 авнаа. Харин борлуулалт нь $900,000 байвал тэр бүтэн 10% авч $90,000 авна шүү. Үүнийг хамгийн их ашиг төлөвлөлтөө заавал тооцоолох хэрэгтэй. Тиймээс борлуулалтын өмнө хоримлуулсан мөнгө их байх тусам шимтгэлд алдагдах хувь багасж та өөртөө илүү их мөнгө үлдээнэ. Нийтлээ CSD борлуулалт хувьд илүү сонирхолтой. CSD тоологч бүр болон та ойролцоогоор 3% нэмэлт ашиг авна. Хамгийн их бонус нь 60%. Гэтэ өмнө хэлсэнчлэн бүтээгдэхүүн бүр өөрийн үйлдвэрлэлийн хугацаатай тул 5 агуулга бүгд дүүрхийг хүлээх утгагүй шүү. Жишээл ангийн хэрэгслийн бүрэн дүүрэхэд 2 өдөр 18 цаг шаарддаг. Энэ маш урт хугацаа юм. Тиймээс Өмнөд Америкийн импорт онцгой юм хуурамч мөнгөнд дэвсэж гэсэн 3 гол байрлал дүүргүүд борлуулалтыг эхлүүлэхийн дээрээ. Ийм арга нь борлуулалтыг хамгийн ашигтайгаар эхлүүлж хувийн айлтгуулгаар сая доллар олох боломж олгодог шүү. Ингэсээр та цагт ойролцоогоор $61,000 орлого үргэлжлүүлэн авнаа. Үүний зэрэгцээ таны агуулга болон техникчид хизээж сул зогсохгүй. Мөн ямар нэгэн агуулга бүрэн дүүргүүд тооны танд SMS илгэн шүү. Тиймээс мэдээллийг анхаарч байгаарай. Ерөнхийдөө агуулгын удирдлага бол маш ашигтай ажил. Ялангуяа та онлайн зүгээр л байж байснараа орлого олдог гэдгийг бодолцуул. Энэ мөнгийг пассив нэмэлт хүчин чармаалтгүйгээр олох боломж олгодог бөгөөд шөнийн клубыг тоглоом дэх хамгийн тохиромжтой орлого их усүрүүдийн нэг болгодог шүү. Мөн шөнийн клуб тусгай захиалгаар бараа зарах боломж бий. Гэтэ би үүндээ энд онцгой ач холбогдол ерөөсөө өгдөггүй. Энэ яадаг вэ гэхээр тодорхой хэмжээний тодорхой бараа цуглуулж тусдаа багцаар зардаг шүү. Эхний үеийн тусгай захиалгаар та 5% бонус авна, 3 дахь захиалгаар 10% авна. Сонсоход гайгүй мэд боловч бодит байдлаар ашиг нэргэлзээтэй. Учир нь танд хамгийн ашиг багтай бараа таарах магадaltaй бөгөөд сул бүтээгдэхүүн хориглуулахыг хүлээж байх хугацаанд та энгийн ашигтай барааг зараад тэр бонусыг батаагаад илүү их мөнгө олж амжнаа. Тусгай захиалгын бодит ашигтай хэрэглээ нь агуулгах суллахад хэрэгтэй байж магадгүй юм. Жишээлбэл Speedo Custom-аар нэг удаад ойролцоогоор 90 хайрцаг зөөж агуулгах чөлөөлөх гэх мэт. Эцэст нь тусгай захиалга нь бодит орлого олох стратеги биш, харин нэмэлт боломж төдийл зүйл юм. Одоо шөнийн клубын нэр хүнд болон түүнээс шууд хамаарах хууль ёсны орлогыг талаар ярья. Өмнө хэлсэнчлэн клуб нэр хүндийн хэмжүүр байдаг. Хэрэв та үүнийг дээд хэмжээнд бариул тоглоомын нэг өдрийн тутамд $50,000 авна. Энэ 48 минут тутамд нэг удаа олгодог гэсэн үг. Пассив орлогын хувьд нэлээд боломжийн, харин сейфийн дээд багтаамж нь $250,000 бөгөөд энэ ч бас муухай үзүүлэлт юм шүү. Клубын нэр хүндийг хадгалахын тулд сурчлагын даалгавруудыг гүйцэтгэх хэрэгтэй. Үүнд бид товч дурдсан үндсэн утга нь энгийн, эсвэл постэр наах, эсвэл хотын дээгүүр дирижабл юм уу, эсвэл нисэт хэрэгээр хөгжим тоглуулах, постэр шидэх, эсвэл өрсөлдөгчдийг дарах юм. Эдгээр тооноор залгаад мөн авч болно. Гэтэ тэдгээр $24 хийх шаардлагагүй шүү. Учир нь илүү их нэр хүнд нэмдэг 2 нэмэлт даалгавар бий. Эдгээр нэмэлт даалгаврууд нь та клуб руу ормогц шууд гарч ирдэг шүү. Гэтэ нэг нюанс бий. Хэрэв та клуб дотор төрөх байшлыг сонгосон бол даалгаврыг гарч ирэхгүй байж магадгүй шүү. Тийм тохиолдолд зүгээр л клубээс гараад хэдэн минут хүлээгээд дахин ороорой.
даалгавар гарч ирэх ёстой. Нийтдээ 2 даалгавар бий. Эхнийх нь амгалан байдлыг зөрчигч гэж нэрлэдэг. Энэ даалгавар бүх зүйлийг маш энгийн миний карт дээр цэнхэр дугуй дээр очиод зочны клубээс хөөж гаргана. Хоёр дахь даалгавар арай төвөгтэй. Вип хүнийг гэртэн эсвэл эмнэлэгт хүрэх хэрэгтэй. Ихэнхдээ хотын дотор болдогч заримдаа палетэ бие юм уу эсвэл сэнди шорс руу явах шаардлагатай болдог шүү. Випийг тээвэрлэхдээ маш болгоомжтой. Хурд хэтрүүлэхгүй, осол гарахгүй байх нь чухал. Хурдыг хянахын тулд first person руу ороод 80 миль цагаас хэтрүүлэхгүй байх хичээгээрэй. Эдгээр даалгаврыг гүйцэтснээр та клубын нэр хүндийг нэмээд зогсохгүй нэмэлтээр $10,000 авнаа. Нэр хүндийн төвшин бүр дээр орлогын дэлгэцээр харж болно шүү. Үүнээс харахад хэрэг нэр хүндийг анхаарахгүй бол клубын ашиг маш хурдан буурдаг шүү. Тиймээс популяритига заавал хянаж байхыг зөвлөж байна. Үүнээс таны хууль ёсны орлого шууд хамаарна. Одоо олон хүн мэддгүй нэг чухал зүйлийг авч үзье. Та Йохан руу залгаж ажил өсч болно. Тэр танд бараа хулгайлж шөнийн клуб руу хүрэх даалгавар өгдөг шүү. Үүндээ энэ тохиолдолд та техникч үүргийг гүйцэтгэж бүтээгдэхүүнийг өөрөө хүргэх гэсэн үг. Энд нийтдээ 2 төрлийн даалгавар бий. Эхнийх нь усан дээрх хөлөг онгоцтой холбоотой. Ихэнхдээ бомб эсвэл эргийн ойролцоо байрлана. Тэндээс хайрцаг хулгайлаад клуб руу хүргэнэ. Ямар ч төвөггүй ялангуяа танд опрессор MK2 байвал даалгавар хэдэн минутын дотор дуусна шүү. Хоёр дахь даалгавар та ачаатаа фургон хулгайлж клуб руу хүрэх хэрэгтэй. Энэ зайг тооцоолох шаардлагатай. Фургон таны клубээс 2 км зайж байж болно. Эсвэл 10 км зайж байж болно. Энэ л хүндрэл орчиж байгаа. Зай холдох тусам маршрут болон цагийн илүү анхаарах хэрэгтэй. Эдгээр даалгаварчдаа та онлайн фарм хийх боломжийн арга байж болох ч гэсэн нэг хязгаарлал бий. Даалгавар гүйсний дараа дараагийнхыг авах хүртэл 20 минутын таймер тавигдана. Өөрөөр хэлбэл 20 минут тутамд нэг удаа л хийж болно гэсэн үг. Энэ нэлээд ядаргаатай. Энэ хязгаарлалт байгаагүй байсан ч фармын арга гутартай хамгийн ашигтай биш болохоор энэ үндсэн орлогын өвхөсөр болохыг зөвлөхгүй шүү. За одоо шөнийн клубын дотор нь юу хийж болох талаар товч ярив. Нэгдүгээр барменс ямар ч уух зүйл үнэгүй захиалж болно. Харин босод тоглолчид төлбөр төлнө шүү. Мөн клубын 2 дугаар давхарт мөнгөөр авах боломжтой ундаанууд бий. Харилцах зэсээр дамжуулан клубын янз бүрийн тохироог удирдах болно. Тоглогчдыг үрж болно, мөнгө төлсөн клубээ ганцхан випүүд ордог болгож болно шүү. Тэгснээр бүжиглэж байгаа хүмүүсүүд алга болоод явхад амар болно. Клубын оффист ширээн дээр байгаа ундаануудыг ууж мөн тэндээс револьвер авч болно. Мөн тэнд зэвсгийн шүүгээ байрладаг бөгөөд та өөрийн зэвсгийг байрлуулахыг тохируулж болно шүү. Мөн сонирхолтой зүйл бий. Хэрвээ та хамгаалтыг апгрейд авсан бол клубын удирдлагын компьютерийн ойролцоо камер байрладаг. Үүнийг хэлэхэд энэ ихэнхдээ хоёулын элемент бөгөөд практикийн ашиг багч харагдах байдлыг сонирхолтой болгож клубд уур амьсгал нэмдэг шүү. Мөн клуб дотор янз бүрийн бүсийн гэрлийг удирдах боломжтой. Үүний тулд тусгай унтраалгууд дээр очоод дэлгэцээр зааврыг давнаа. Энэ зөвхөн уур амьсгал, визуал эффект нэмээд зогсохгүй клубыг илүү амьд, интерактив болгодог. Үнэхээр сонирхолтой функцүүд юм. Мөн шөнийн клубд нууц амжилт эсвэл шагналууд бий. Бие засах газрын хамгаалагчтай холбоотой. Та түүнд $1 цайны мөнгө өгч болно. Хэрвээ нийт $575 өгвөл та культийн гишүүний ийм хуудас авнаа. Нийлээ сонирхолтой шагнал. Харамсалтай нь энэ аль хэдийн тимч нууц биш болсон бөгөөд 5 дахь тоглогч бүр энэ хуудсыг шүүгэн дээзэмшдэг. Гэхдээ хэрв та мэдээгүй бол заавал туршаад үзээрэй. Үүний тулд заавал клубын эзэн байх шаардлагагүй шүү. Эсвэл бүх мөнгийг $1 өгөх шаардлагагүй. Та цайны мөнгийг өдөр цагаар хуваа өгч болно. Үүнээс гадна үүнийг ямар ч нээлттэй шөнийн клубт бүр нээлттэй сээсдэх өөр тоглогчдын клубт хийж болно. Мөн арай төвөгтэй харагдах өөр нэг нууц даалгавар бий. Үндсэн санаа та Макбив коктейл гэх юм уу архийг уугаад бөгөөд үүний дараа та ухаан алдаж Лос Анжелес болон Блейн тойргийн янз бүрийн байршил сэрнэ. Багахан азтай бол та Эпсилон культийн төв байрны дээвэр дээр фирмийн футбол гомсон байдалтай сэрж магадгүй шүү. Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Хэрэв клубын нэр хүнд 3 хувиараас доош байвал Макбив ундаа авах боломжгүй болно. Гэхдээ бас энэ даалгавар бол ундааг казиноос жолж болно. Тиймээс хэрэв та нэр хүндийг дээд түвшинд байрахыг хүсэхгүй байвал тийш очоод тэнд турш үзэж болно шүү. Би шөнийн клубын нууц хувцсны талаар ярьж байгаа болохоор DJ-үүдийн футболтын талаар бас хэлэх хэрэгтэй байгаа. DJ бүрийн доор яг 1 цаг бүжигснээр та түүний өрмөц футболкийг авах боломжтой шүү. Нийт 4 төрлийн футбол байдаг бөгөөд та одоо дэлгэцээр харж байна. Футбол авах хугацааг awards зэснээс хараад маш тохиромжтой ингэснээр та хэдэн минутын үйлснийг болон ямар DJ-үүдийг дуусгаснаа үргэлж мэдж болно. Мөн футбол бүрийн хамт таны стэд $35,000 авна. Энэ бас нэлээд сайхан бонус юм. Мөн бусад олон бизнесүүдийн адил манай клуб тодорхой үйлдвэрийн төлөө трофей байдаг бөгөөд тэдгээр нь оффис баримл дүр сэлбэрээр гарч ирнэ. Интерьерийг илүү гоёмсол болгодог шүү. Эдийн трофей нь бизнесийн тулаантай холбоотой. Энэ 3-аас дээш хүнтэй нээлттэй сессийн үйл явдал бөгөөд бараг шөнийн клубт хүрэх ёстой. Хэрвээ та дор хаяж нэг ачаа хүргэж ялалт байгуулбал энэ трофейг ахиулж эхэлнэ. Хүрэл трофейг 3 ялалтаар, мөнгөн трофейг 10 ялалтаар, алтан трофейг 20 ялалтаар авнаа.
2 дахь трофей нь бүжигчний байрмал хэлбэртэй бөгөөд клубт бүжиглсэний төлөө өгөгдөнө. Энд нэлээд их цаг зарцуулах шаардлагатай. Хүрэл байрмал авахын тулд бодит цагийн 1 цаг, мөнгөнд 3 цаг, алтан трофейд бүтэн 6 цаг бүжиглэх хэрэгтэй. Үнэхээр нэлээд их цаг зарцуулалт гэдэгтээ санал нийлэх байх. Футболтны адил шагналын хэсгийн статистикаас хугацааг хянаж болно. 3 дахь трофей нь клубын нэр хүндийг барьсны төлөө өгдөн. Үүнийг авахын тулд нэр хүндийг 90-ээс доош буулгахгүй байх ёстой. Хүрэл трофейг 2 цаг 24 минут, мөнгөнд 3 цаг 36 минут, алтан трофейд бүтэн 11 цаг 12 минут шаардлагатай. Хэрвээ нэр хүнд шаардлагатай түвшнээс доош буувал тооцоолол төр зогсноо. Гэтэ бүрэн итгэлэхгүй. Тиймээс бүх төвшинг нэг удаагийн сейзэр хийх албагүй. Мөн офис бүтээгдэхүүн бүрийг бүрэн зарсны төлөө трофей гарч ирдэг шүү. Сейф дотор дахин 6 трофей бий. Анчтын эрслийн бүрэн зарсны төлөө сумны хайрцаг, Өмнөд Америкийн импортын бүрэн зарсны төлөө баримл, онцгой юмын төлөө жижиг ууд, био бүтээгдэхүүний төлөө өөр нэг ууд, хэвлэлийн бүтээгдэхүүний төлөө паспортын багц, хуурамч мөнгөний дэвсгэртийн бүрэн зарсны төлөө $1000 дэвсгэртүүд гарч ирнэ. Ерөнхийдөө энэ олон зүйл анзаардгүй сонирхолтой деталь боловч уур амьсгалын шөнийн клубыг дата онлайн илүү амьд өвөрмөц болгож өгдөг шүү. Одоо шөнийн клубтайг алдартнуудын талаар дэлгэрэнгүй ярив. Заримдаа таны клубт алдартай хүмүүс иж магадгүй бөгөөд тэднийг хүргэх даалгавар нь нэр хүнд өндөр үед ойролцоогоор 4% буюу 90%-аас дээш үед л нэгддэг шүү. Ийм даалгавар гарах магадлалыг нэмэгдүүлэхийн тулд нэр хүндийг 95%-аас дээш барихыг зөвлөж байна. Одоогийн хувийг тооны руу залгаж шалгаж болно. Алдартантай холбоотой даалгавар авахын тулд ердийн сурчлагын даалгавар эхлүүлэх хэрэгтэй. Бахан магадлалаар энэ нь алдартныг хүрэх даалгавар солигдно. Ялгаж танихад амархан эхэндээ тооны биш харин лазлоо залгаж танд лимузин өгдөг. Заримдаа даалгавар цагдаатай холбоотой байж болно. Та алдартыг сулж дараа нь клубт хүрэх ёстой. Ямар ч тохиолдолд лазлогийн дуулан VIP даалгаврын гол шинж юм. Амжилтаа хүрсний дараа тэр таны клубын VIP бүсэд гарч ирнэ. Гэтэ нэг хязгаар бий. Нэгэн зэрэг 3 үргэлжлэлтэй зочин байж болно. Хэрвээ дөрөвдөхийг авчирвал ихнийх нь аль болно. Мөн нэг чухал зүйл бий. Сэс солиход бүх алдартууд аль болдог. Тиймээс тэд удаа үлдэхгүй. Ийм даалгаврыг хэрхэн эхлүүлэх талаар хэлэхэд тооны руу залгаж байхад надад алдартай холбоотой даалгавар огт гарч ирээгүй. Харин клубын компьютерт орлоход 2 дахь орлогоос гарч ирсэн. Магадгүй энэ зүгээр давцал, магадгүй тооныгоор VIP даалгавар огт нэгсдүү байж магадгүй шүү. Тиймээс компьютер ашиглахыг зөвлөж байна. Ерөнхийдөө энэ механикийн шинжилсэн дата онлайн хөлбөрийн карьерийн ахис дийлгэх хэрэгтэй. Уур амьсгал нэмдэгч хэрв та карьер нэг хөөцөлдөхгүй бол эдгээр даалгавар цаг зарцуулах онцгой шаардлага байхгүй. Одоо шөнийн амьдрал хэсгийн шагналууд руу шилжиж, заримыг нь өмнө дурдсан ч одоо бүгдийг дараалал нь авч үзье. Эхний платин шагнал хамгийн энгийн ямар шөнийн клуб 100 удаа согтох хэрэгтэй. Магбай ундааг ашиглах нь хамгийн тохиромжтой арга юм. Таны дүр шууд ухаалдаж өөр газар сэрнэ. Зүгээр л энэ үйлийг дахин хийж шаардлагатай тоон төгрөн сешнээ солиод байвал дээд талд нь 1 цаг хагас зарцуулах байх шүү. 2 дахь платин шагнал нь илүү хэцүү. Координац гэж нэрлэгддэг. Бөгөөд таны клубын бүжгийн талбай дээр 5 минут алдаа гаргалгүй бүжиглийг шаарддаг. Та 100 маусныхын товчийг дарж ритмд яг тааруулах хэрэгтэй. Хэрэв та хөгжмийн мэдрэмжгүй бол энэ нь жинхэнэ сорил болно. Дэлгэцийн баруун доод бууланд байгаа тойргийг харж болно. Тэр нь бас цохилтыг мөчийг заадагч дуу солигдоход ихвчлэн халагддаг шүү. Тиймээс хөгжмийн мэдрэмжтэй найз, ах, эгч, ээж, аав бүр эмээгэж дуудсан ч болно. Энэ шагналыг авахын тулд хамгийн амар арга байх болно шүү. Харамсалтай нь өөр хэлбэр арга бий болоогүй. 3 дахь шагнал нь 100 тоглогч таны шөнийн клуб зочлоход өгдөнө. Энэ бүх зүйл ойлгомжтой. Нийслэлийн сестер орж клубын удирдлагыг хэсгээс бүх тоглогчдыг уурах хэрэгтэй. Цаг хугацааны явсан шаардлагатай 140 суулгана. Дараагийн дөрвөн шагнал нь клубын DJ-тэй холбоотой. Та тэд бүрийн сет дээр яг 1 цаг бүжиглэж нийтдээ 4 цагийг зарцуулна. Мөн ингэснээр та бүх DJ-үүдийн футболчд болон $35,000 авна. Энд ерөөсөө ямар ч хүндрэл байхгүй. Бүжгийн анимац хасаагаад дурын автокликээр ажиллаж болно шүү. Алдаа тооцохдохгүй. Тиймээс энэ арга бараг бүрэн ажиллана. Эцэст нь хамгийн сүүлийн платин шагнал үдшилгийн сүнс. Энэ бүх зүйл маш энгийн. 4 DJ бүрийн сестээр дор ээж 1 удаа бүжиглэхэд л хангалттай. Тэгээ шагнал таних болно. Ерөнхийдөө сорилтууд цаг авдаг ч үнэхээр хэцүү зүйл бараг байхгүй. Мэдээж төгс ритмтэй бүжиглээс босдно. Тиймээс тоглоомын явц та аяндаа бүгдийг нь биелүүлэх болно. Одоо карьерийн 4 төвшин бүх шагнал нөхцлүүдийг авч үзье. Шууд хэлэхэд үүнийг зөвхөн PS5, Xbox Series XS болон сайжруулсан дата онлайн PC Enhanced хувилбар дээр хийх боломжтой шүү. Эхний шагнал нь малгай. Энэ бол карьерийн хамгийн энгийн хэсэг. Шагнал нь жирийн малгай ихэнх тоглож хизээж өсөхгүй байх. Үүнийг авахын тулд 3 энгийн нөхцөл биелүүлнэ. Шөнийн клубных эхний 2 танилцуулга даалгаврыг дуусгах,
дараа нь дор ээж нэг сурчлагын даалгавар хийх, мөн клуб 5 минут бүжиглэх хэрэгтэй. Энэ бүжиглэхдээ алдаа гаргаж болно, гол нь 5 минут тисэх хэрэгтэй шүү. Нөхцөл амархан шагналж тохирсон. Дараагийн төвшин бол арай сонирхолтой. 2 дахь шагнал нь Amazon-д фестивал футбол юм. Илүү дажгүй харагдана, мөн 3 нөхцөлтэй. 2 дахь DJ-г өргөх $100,000 зарцуулна, клубын подвалын агуулгыг дүүргэх, техникч эсвэл Йоханнор өөрөө хийж болно. Мөн инх замбраагүй итгээд хурдан даалгаврыг биелгэх хэрэгтэй. Клубээс хүний хөөн гэсэн үг. Энэ бас хэцүү зүйл байхгүй, бүр шинэхэн тоглож хийж чаднаа. 3 дахь төвшин Patriot Street лимузины буудалтын шагнал өгнө. Үннийг хэлэхэд хүн бүр таалагдахгүй, олон тоглогч энэ лимузины ажилтгүй болохоор ер нь ашиг багтаа шүү. Үүний авахын тулд бүх 4 DJ хөслөх хэрэгтэй. $300,000 төлнө гэсэн үг. Клубын сейфийг $250,000 хүртэл бүрэн дүүрэх хэрэгтэй. Заавал дүүрсэн үед нь энэ шагналаа авах хэрэгтэй шүү. Мөн 25 сурталгааны даалгавар хийх шаардлагатай. Хэцүү биш, нэлээд цаг авна, шагналж онцгой биш шүү. 4 дахь түвшин хамгийн чухал карьерийн үнэхээр хэрэгтэй цорын ганц хэсэг юм. Шагнал N Stafford автомашин $250,000 10,000 RP өгнө. Энэ нэгслүүд илүү ноцтой. Шөнийн амьдрал Английн бүх 8 платинум шагналыг нээх ёстой. Дараа нь алдаруудыг клубт хүргэх ажил хийн. Нийтдээ 25 алдартаа авчих шаардлагатай шүү. Мөн нэр хүндэд 100% дээр бүтэн 10 цаг барина. 30-40 минут тутамд орж богино цэнхэр тэмдэгтэй даалгавар эхлүүлэх хангалттай. Хамгийн хэцүү нөхцөл нь шөнийн клубын агуулгаас $50 сая олох юм. Зөвхөн агуулгаас нэр хүндээ орлого тооцдоггүйгээр гэсэн үг. Safety-с мөнгө авахгүй гэсэн үг. Энэ даалгавар илүү урт болно. Хэрвээ карьерд өөрөө хэмээргүй байвал манайхаас бүс авч болно шүү. Энэ дахин нэг реклам байлаа. Энэ Stafford бол гоё тансаг машин. Гэхдээ давны уралдаанд эсвэл үндсэн тээвэр болоо ашиглах магадлал бага байх. Ихтэй гаражд хадгалж хаяныг санахлах. Үзүүлэлтэн сул ийм төрлийн машинууд яг л тарс үзүүлэлттэй. Мөн энэ тээвэр нь одоо тоглоомоос хасагдсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэрвээ та өмнө аваагүй бол одоо Ellis Carmizzer дамжуулж бусад тоглогчдоос эсвэл зарим автос солонгол авах боломжтой. Үнцүүн нь сая $272,000 шүү. Одоо албан ёсоор бараг онцгой амжилт орно. Гэтэ авах боломж байсаар л байна. Ингээд миний хувьд дуслаа. Би шөнийн клубын талаар бүхний дэлгэрэнгүй тайлбарлах хичээлээ. Хэрвээ би ямар нэгэн зүйл орхитуулсан бол комментээр бичээрэй. Би бүгдийг уншиж мэдээлэл нэмэх болно. Хэрвээ видео таалагдсан бол channel дээр subscribe хийгээд лайк дараад өгөөрэй. Мөн төрөлтөнд дөнгөж Night Club авсан найз руу шеэрлээ. Шинэ юм мэдж авах. Жижиг Зунами админ байлаа. Баярлалаа, баяртай.